Энэ твигийн мэдээ танд үргэлжлэн шууд төрчнө. Парламент 2024 онд малчны тухай хууль баталсан боловч өнөөдрийг хүртэл энэ хуулийн төсөл огт хэрэгжээгүй байна. Хуулиар малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болцоо олгох, төрөөс шимтгэлийн 50% даах зэрэг зохицуулалт оруулсан ч амьдрал дээр малчид хуулиар олгосон боломжийг эдэлж эхлэегүй байна. За өнөөдөр төрийн ордонд орж байгаа малчны хуулийн сонсголд оролцсон малчид энэ асуудлаар гомдолтой яваагаа хуваалцлаа. Малчны тухай хууль 2026 оны 1 сараас эхлэн хэрэгжих ёстой байсан юм а. Гэвч өнөөдрийг хүртэл хуулиар малчтад олгосон давуу тал огт хэрэгжиж эхлэегүй байгаа. Малчтад нийгмийн даатгалын хөнгөлөлт эдлүүлэх, малчны хүүхдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, ипотекийн зээлд хамруулах, амиа алдсан малчтын ар гэрт санхүүгийн тусламж олгох, гамшигт малаа алдсан малчтад малжуулах дэмжлэгийг олгох зэрэг хуулинд тусгасан заалтуудын аль нь ч амьдрал дээр хэрэгжээгүй байна. Алдсан шүү дээ нийгмийн даатгалын мөнгийг нөгөө одоо өндөр мат тэргүүтээ 450 тэрбум гээд тэгэхэд малчаад эргүүлээ төлөх чинь зүгээр тухайн цаг үе дээр хугацаагаа хуулийн ойлгохгүй учраас давуулсан байхгүй юу эргүүлээ 100% тэр хэд төлдгөөр нь төлөе гэж байгаа шүү дээ хэрэгч боломжтой мөнгө байхгүй юу үгүй төлчих боломжтой энэ байна. Энэ нөхөн даатгал гэдэг юм нэг удаа нөхөн төлөөч яадаг бид нар өөрсдөө мөнгө хараа төлчих шүү дээ. Үнэхээр зовж байгаа шүү. Одоо малчтын эрүүл мэндэд хохирч байна. Одоо энэ сайд хэлж илээ. Малчид өвдөж байна. Ягтаа тултал явж байгаа шүү дээ. Эмдэг дүүжүүлэх таних болохоо байцсан байна. Тэгт тултал явж байгаа байхгүй. Одоо ингээд амарлын цаг байхгүй. Хүчний байгууллага буюу одоо цагдаагийн албан хаагч, онцгой байдлын одоо албан хаагчид одоо энэ ажил үүргэн гүйцэтгэж яваад одоо амь насаа алдсан бол одоо албан хаагчийн 2 дахь үнэлж судалгаагаар болохоор ингээд нөгөө тухайн цалинг одоо нэг нуглаж олгоно гэсэн байгаа аахгүй 1 жилээс 2 жилээр. Тэгэхээр малчин хүн төрийн албан хаагч хоёр бас ялгаа нь юу байгаа юм бэ гэж бас эндээс харагдаж байна. Босго нь болохоор 50% байхад нөгөөх нь болохоор 40% гэдэг ингээ өрхийн орлого ингэж орж ирсэн байгаа аахгүй юу. Малчин хүний эрхийг хамгаалах малчин хүн гэдэг чинь төрийн албан хаагч ямар сайд дарга байсан ч адилхан л хүнийхээ хувьд бас эрхээ хамгаалуулах эрхтэй байхаа гэж бодож байна. 2024 онд буюу сонгуульт ажил малчтын чихэн дээр цэцэг ургуулсан малчны тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн хөшүүргийг парламент хийлгүй орхижээ. Түүнчлэн хуулийн төслийг хэрэгжүүлэх журмыг засгийн газар батлаагүй хайсан байна. Нэг үгээр бол малчтын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр засгийн газар огт ажиллаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг мартаж орхижээ. Бид бол энэ малчт руу чиглэсэн энэ төрийн бодлогыг маш нарийн авч үзэх хэрэгтэй. Ганцхан үгнээс болж энэ хууль хэрэгжихгүй байгаа тохиолдолж бас байхыг үүсэхгүй. За 47 сумаар явсан. 47 сумн дээр энэ малчтын нийгмийн даатгалын асуудал яагаад энэ хууль хэрэгжихгүй байна вэ? Биднийг үйлдвэрлэгч гэж үзэхгүй байна уу? Биднийг улс нийгэмдээ зүтгэж байгаа гэж үзэхгүй байна уу? Зүтгсэн гэж үзэхгүй байна уу гэж асууж байгаа. Малчид бол үнэхээр мал аж ахуйн орон энэ малчдын нийгмийн асуудал, энэ эдийн засаг, энэ амжиргааны төвшин, энэ ажил орлоготой байх, энэ бүх асуудлууд мэрэгжил боловсролтой байх, бүх эдийн засгийн хөшүүрэг, эдийн засгийн асуудал, энэ ахуй амьдралыг сайжруулах энэ одоо хууль батлагдсанаар хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр энэ холбогдох яамнууд хүнс хүдээчгүй яам, боловсролын яам, тодорхой ажил хийгээгүй, засгийн газраас холбогдох хууль дагсан хууль тогтоомжууд одоо түүнийг хэрэгжүүлэхийн журмууд батлагдаагүй. 6 журм ингээд батлагдаагүй байх. Энэ одоо юу гэсэн үг юм ерөөс ойлгохгүй байна. Яг одоо яг санхүүгийн яг ямар их усрээр тийм ээ ямар бүтцээр зохион байгуулахаа гэдэг нь өөрөө хуулиндаа маш тодорхойгүй тусгаад өгсөн. Тийм учраас одоо ингээд эзэн бий болтохгүй хаанаас ямар санхүүгийн үсрээр тооцох гээд байгаа. Тэгээ нэг баахан журам гарах хэрэгтэй болцсон. Би бол гэхдээ яг үнэ хэлэхэд өнөөдөр энд сууж байгаа одоо засгийн газрын одоо төлөөлөө сууж байгаа гишүүдийг бол буруутгахгүй байх гэдэг. Энэ өөрөө хууль өөрөө тодорхой байхгүй бол одоо маш олон хуультай яг бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэдгийг сая орон нутгаар явхад малчид үгээ хэлж байна. Парламентаар батлагдсан ч хэрэгжээгүй орхисон хуулиудын зөвхөн нэг нь малчны тухай хууль болж байна. Хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг малчид хуулийн төсөл хэрэгжээгүүд гомдолтой үлджээ. Тэд төрөөс үнэгүй хөнгөлөлт авахыг шаардаагүй бөгөөд зөвхөн улирлын чанартай орлого олдог нөхцөл байдлыг нь харгалзан үзэж нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан байдлаар төлдөг зохицуултыг бий болгож өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Төрийн ордонд болж байгаа малчны тухай хуулийн хэрэгжилтийг хянах сонсгол маргааш үргэлжилнэ.